2 тооны нийлбэр 38-тай тэнцүү 1 тооны 3-ны 2 нь 2 дугаар тооны 5-ны 3-тай тэнцүү бол эдгээр тооны эхийг нь олоо гэсэн байна. За тэгэхээр 1-р тоо 2-р тоо гэсэн нэг юм 2 тоо ахна. За 1-р тоо бол 3-т хуваагддаг тоо. Тэгээд 2-оор үржүүлэх юм бол 5 туугаад 3-аар үржүүлсэн тоотой бол тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр шууд эхний тоог бол яг үгээр 9 хэсэг үзчих. Шууд 9 хэсэг. За тэгэх юм бол 9 хэсэг гэх юм бол 9-ийг 3-т хуваах юм бол 3 гарна. 3-ыг 2-оор үржүүлчихвэл 6 гарах хэрэгтэй. За тэгвэл 2 дугаар тоо бол 10 болно гэсэн. 10-ыг 5 туугаа 3-оор үржүүлэх юм бол 6 хэсэг. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо тэнцүү болж байна. За тэгээд нийлбэр нь бол 38 гэсэн. Тэгэхээр 19x тэнцүү 38 буюу x тэнцүү 2 гэсэн үг байна. Тэгээд эндээс бол их нь бол 10x буюу 20 байна.